Хүүхдийн дай хүргэх зан үйл. Монголчуудын дунд хүүхэдтэй холбоотой олон зан үйл уламжлагдсан ирсний нэг бол хүүхдийн дай хүргэх зан үйл юм. Энэ зан үйл нь хүүхдийн онгон дай хүсийг анх удаа хөндөг авч байгаа зан үйл. Монголчуудын дунд хүүхдийн үс авах, дайх авах, дай хүргэх, үргэлэг үргэх, сэвлэг үргэх гэх мэт олон янзаар нэрлэнэ. Хүүхдийн дайхыг эрэхтэй бол 3-5 настайд нь намар буг урамдах цагаар, эмэгтэй бол 2-4 настайд нь зуны сард хөхөө донгодох цагаар үргэнэ. Хүүхдийг ширээний тэргүүн цуулгаж хоймортон түүний ивэл жилтэй хүн суун. Найрын ахлаач. Одоо хүүгийнхэн дайхыг үргэе хэмээн найрыг эхлүүл. Халах дөрвөд баяд мянгад хотгой зэрэг угсаатны бүлэгт хамгийн өндөр настай эсвэл хүндтэй хүн бүрээдэд хүүхэд эхвэрж авсан ээж нь хүүхдийн үсэнд модон хутга хайч хүргэнэ. Зочид хүүхдэд сүв амсуулж хадаг зүүсэн хайчаар туг ус хайчилж хадагт боогоод урт настай удаан жаргалтай аавдаа ажитай ээждээ тустай төрүүлс тан зүтгэлтэй түмэн олны манлай болж яваарай хэмээн өрөөгөөд бэлэг өгнө. Ах дүүс нь ирээгүй хоцорсон бол ах дүүгийн гар хүрэх хувь гэж шилэнд нь дайхнаас үлдээнэ. Бүх хүн хүрсэн бол сэвлэгийг хутгаар хусна. Эрэгтэй хүүхдэд тэвг буюу тавг, эмэгтэйд 2 хөхөл буюу сонжуу үлдээнэ. Хүүхэдтэй холбоотой ёс зан үйл найрыг Монгол улсын бие тус соёлын өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн уламжлалт баяр наадам зан үйл ёс тоглоом наадга урай дуудлага ай савд бүрдгсэн байдаг. Hooray! 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 Hooray!